Raymond. За Raymond. Өнөөдөр болохоор дижитал маркетингийнхаа цоврал дээр ордог. Ялангуяа нэг суур хөгжүүлэлтээ хийх тийм ээ. Хамгийн гол хичээлүүдээс хэдүүлээ ярилцгаална. Тэр нь болохоор брэнд бүтээх тал дээр бол төлхөө явж байгаа тийм ээ. За тэгээ энэ цувралаа бол хамгийн эхлээд бол нэг 10 цувралыг бол тодорхой хэмжээнд явуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгээд та хэд яг гой хамт ингээд байгаадах юм бол тэгээд идэвхтэй оролцоод байх юм бол цувралаа бол жоохон төлхөө нэлээд урт байлгаж болж байна. За өнөөдрийн сэдэв бол дижитал маркетинг дээр бид нэр брэнд бук хөгжүүлэх. За тэр хэсэг дээр ялангуяа өөрийнхөө брендийн гол түлхүүр ойлголтыг тодорхойлж сурахаар лайв болно. За энэ нь бол нэг цөөхөн минут үргэлжлэн. Тэгээ та ямар ч байсан асуултууд байвал асуугаа авчиж болно шүү. За өмнөх хичээл дээр бол жоохон эргээд сэргээ тийм ээ. Өмнөх хичээл дээр бол ерөнхийдөө дижитал маркетинг дээр бид нэр урт хугацаанд одоо дижитал маркетингээ хэрэгжүүлэхээс өмнөх анхаарах зүйлүүд нь юу байсан бэ гэхээр одоо брендийн төлөвлөлт гэдэг зүйлийг хийх ёстой байсан. За тэгээд брендийн төлөвлөлтөн дээр бол бид нэр хоёр зүйлийг өөрсдөөс асууж ойлгоцгоё гэдэг талаар бол ярьсан. За нэгдүгürt нь бол таны бизнес урт хугацаанд явах уугүй гэдгийг шийдэх тийм ээ. Та өөрөө урт хугацаанд явуулъя гэж бодож байгаа бол брендийн төлөвлөгөөг зайлшгүй хийх ёстой гэдэг талаар бол ярьсан байгаа. За хоёрт нь бол брендийн юутай хамааралтайгаар таны брэнд чинь яг брендийн аль төрөлд нь хамрагдаж байгаа вэ гэдгийг хэдүүлээ ярилцсан тийм. За энэ хоёр асуултыг бол та хариултаа өөрөө хэлсэн баха. Дуусвал байна гинэ үү? Окей, за баярлалаа. 1 2 Хай, шээ. Арамд. Тамгунд арамд өнөө дуусвал байна гэсэн байна. Арамд. За миний дуу чангарч чадсан уу? Би үргэлжлүүлээд ярихаасаа өмнө бас техникийн юугээ бодчихоо. За үргэлжлүүлээд ярьлаа шүү тэгвэл болж гэнэ үү? За тэгэхээр брэндтэй хамааралтай цоврлуудыг хэдүүлээ ярина тийм ээ. Тэгээд ялуулах онлайн гэхээс бас хэдүүлээ нэг яриад өөрийнхөө хэмжээнд хийж болох тэр зүйлүүдийг брэндтэй хамааралтай камераман нэг жоохон онцгүй юу баг чинь. Надад нэг зураг тавьчаад ярий таа. За миний дуу ямар шоухан байна? Хэдүүлээ яг гол сэдв рүү орохоос өмнө та надад мэдэгдэрээ. Тэгээд шууд яриавчаа. За. Гайгүй байгаа юм шиг үн тийм ээ. За тэгэхээр бид нар ямар ч байсан урт хугацаанд бизнесээ хий гэж бодож байгаа бол брендийн төлөвлөлтийг бол зайлшгүй хийх шаардлагатай. Харин брэндээ төлөвлөлтөө хийлэхэд та хийхээс өмнө таны бизнес яг ямар брендийн төлөвлөлт хамрагддаг вэ гэдгээ заавал олж мэдсэн байх хэрэгтэй. За тэгснийхаа дараагаар бид нар брэндээ хөгжүүлэх. За дараагийн асуудлуудыг яриад явах болно гэдгийг бол өмнөх лайв дээр бол ярьсан. Өмнөх гэдэг нь болохоор өчигдөр шүү дээ. Тийм ээ. Та нөхөд үзчих болно. За өнөөдрийн хичээлээр бол хэдүүлээ брендийг чинь хүмүүс юу гэж ойлгож байгаа? Та өөрийнхөө брендийг юу гэж ойлгож хүмүүс зарж хүргэлүүлэх гэж байгаа тийм ээ. Энэ хоёрын ойлголт ингээд давцж байна уугүй юу гэдгийг л одоо төв юунд оруулах хэмжээнд ярилцгаална. За тэгээд сонсогдож байна гэж. За баярлалаа. За тэгэхээр энэ сэдвээ ярихаас өмнө ер нь бол бид нар зөв асуултаа тавьж сурснараа бид нар өөрсдийнхөө брендийн тодорхойлтыг бол гаргаж чадна гэдэг бол энэ үйлдвэрээр яг одоо хоёр дахь сэдвээ эхлэе. Тэгэхээр сэдвийнхээ гүн рүү орохоос өмнө баг зэрэг та нарт тайлбар өгчээ. Энэ ямар ч таа вэхээр дэлхийн брэндүүдийг маргааш одоо бүгдээр алга болно гэсэн тийм судалгааг одоо хүмүүсээс явуулсан юм байна л да. Дэлхийн эдийн засгийн хүмүүсээс тэгсэн чинь судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 75% нь ерөөсөө брэндүүд алга болно тийм ээ. Тэр байна уугүй нь ерөөсөө хамаагүй байсан гэж байна. Өөрөөр хэлбэл дэлхий дээр байгаа хүмүүсийн 4 дутмын нэг нь брэндээс хамааралтай гэсэн үг.
Эсвэл одоо яг хөө брендийг хэрэгэлдэг тийм гэдгийг бол ерөнхийдөө судалгаагаар тогтоосон юм байна л да. За энэ нь бол 2019 оны 12 сард хийгдсэн судалгаа ерөөсөө ковид гарахаас өмнө гэсэн үг. За тэгээд яасан бэ гэхээр ерөнхийдөө энэ нэг хүнд өөрөөр хэлбэл 4 тутмын нэг нь гэсэн үг шүү дээ, тийм ээ. Нэг хүнд нь брендийг одоо бид нэр сайн ойлгуулах, тэр брэндээ хэрэглүүлэхийг хичээх хэрэгтэй болох нэ гэсэн үг. За энийг ер нь дэлхийн бусад хүмүүс тийм ээ тэр нэг хүн бол биднэрт хамаагүй эсвэл тэднэр төрж чадахгүй гэж ерөөсө бодож болохгүй. Энийг бол яг бодтой практикаар хэдүүлээ ярилцуулна. За тэгээд цаашлаад ер нь яг энэ 75%, 25% гэдэг дээрээс ургуулад гарах үр дүнг жоохон задлаад ярих юм бол 75% нь бол өөрөөр хэлбэл 4 брэнд дутмын 3 нь маш их мөнгө зарцуулж байна, маш их хөдөлмөр гаргаж байна тийм ээ, маш их нөөц зарцуулж байна. За гэхдээ нөгөө 4 дутмын 3-нд нь бол тэгс нь ерөөсө хамаагүй байна. Ерөөсө таны бизнес яаж одоо хөдөлмөрсөн чинь хамаагүй байна шүү дээ. Тэгэхээр амар харамсалтай байгаа ч тийм. Тэгэхээр бид нар анханасаа одоо брэндээ гаргаад энэ 75% багтчихгүй төлөө ухаалаг за ялангуяа брендийн бодлого төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байна. За Монголд бол ийм брендийн бодлого төлөвлөгөөгүй бизнесүүд бол маш их байгаа тийм ээ. Тэрнийг бол надаар хэлэлдэггүй маш сайн мэдж байгаа хаа. Тэгээд асуух зүйлүүдээ шууд асуугаа явчих болно шүү манайхаа. За тэгээд хэвлээ үргэлжлүүлээд явцгаая. За ямар ч байсан та заавал энэ судалгаа гэлтэхгүй тийм ээ өөр дээрээ бодоод үзэх хэрэгтэй. Юу гэж бодож өгөхээр надад ер нь брэндүүд байсан ч байхгүйсэн ч яг маргааш би амьдч чадахгүй гэж бодоод үзээ тийм ээ. Тэгэхээр за бидний хувьд бол ерөнхийдөө нэг ялгаагүй ах уу брэндтэй байсан ч брэндгүй байсан ч гэсэн бид нар бол амьдрдгаараа амьдарч чаднаа гэдгийг бол нэг онцгойлоод авах юм байхгүй. Заавал судалгаанаас хамаарахгүй гэсэн үг шүү дээ. Тэр гол нь таны хийх ёстой гол ажил бол ерөөсөө брэндээ маш сайн тодорхойлж, брэндэд хамааралтай хүмүүст өөрийнхөө брендийг төвгөө ойлгох ёстой. Ерөөсөө энэ ажлыг та маш сайн хийх хэрэгтэй. За тэгэх юм бол та брэнд ямар ч байсан амжилтанд хүрэх дээр гарц үүдээ нээж өгнө гэсэн. За тэгээ гол сэдв рүү орохоос өмнө ерөнхийдөө таны хувьд нэг зүйлийг асууя. Таны хувьд ерөнхийдөө аль нэг байгууллагад Монголынхоо брендийг хийхэд тийм агаар бие оролцож исэн тийм түүх байсан уу? Байсан болвол комментээр бичээрэй за. За миний хувьд бол тийм түүх байсан 11, 12, 13, 14, 15 онуудад. За тэгэхээр энэ ямар ч хэлсэн брэндүүд өнөөдөр ингээ харангуудаа тийм амжилттай явахгүй байгаа бол харагддаг, анзаарагддаг. За яагаад амжилттай болж байна болохгүй байгааг би ингээд дүгнэж хэлээд байна гэхээр за би бол ахтар тийм аналист ч юм уу тийм хүн биш ч гэсэн зүгээр зах дээр гарангуут ч юм уу эсвэл ингээ нэг дэлгүүр дээр орохоор тэр брэндүүд маань зах зээл дээр бол яг ингээ захын гадаадын нэг зүгээр л ингийн бараатай бол лангуун дээр бол жинкнээсээ өрсөлдөж штэ. Ямар ч тийм брендийн үнц нэ. Тэгтлээ бид нэр боддоо төсөөлөд Apple ч юм уу ингээд ямар нэгэн бүтээгдэхүүнүүд бол нэх бусад өрсөлдөх юунуудтай бол өрсөлдөх гээд байдгүй тийм ээ. Зүгээр өөр юм гэсэн лангуун дээрээ дангаараа ганцаараа ингээд инээмсэглээд иждэг. Тэгэхээр энэ зүйлдээ бодохоор хөрхийн нөгөө брэндүүд маань бол жам ёсоор бол ингээд айгуу сайн байх хэрэгтэй шүү дээ. Зүгээр нэг захын нэг бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөөд байхааргүйгээр тийм ангид байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө та бас нөгөө хөх тэнгисийн стратеги гэдэг нэг номыг бас сонирхоод уншаад үзээрэй. За тэрэн дээр бол ерөнхийдөө улаан тэнгис, хөх тэнгис гэдэг талаар бол ярьдаг. За улаан тэнгис гэдэг нь юу гэхээр нөгөө махчин загаснууд ингээд загас макснуудаа эцээрээд нөгөө цус нь ингээд гардаг шүү дээ. Амар их өрсөлдөөнтэй. Тэгээд цус нь ийг хараа улаан болдог гэсэн. За тийм болохоор тэнд аюух өрсөлдөөн байдаг. Тэнд маш их хэцүү зүйлүүд болдог. Хөх тэнгис гэдэг нь ямар ч таа вэхээр ямар ч өрсөлдөөн байхгүй тэр цэвэр цэнгэг тэнгис дотор өөрөө ганцаараа сайхан ингээд тэр аваархын одоо нөөц болцоо бүх зүйлүүдийг бол ганцаараа эзэмшиж яадаг гэсэн. Тэнгүүд тэр стратегийн талаар бас ерөнхийдөө та уншаад үзчихээр тэр стратеги дээр юу гэхээр брэндүүд бол ерөнхийдөө ямар ч өрсөлдөөнгүй байдаг юм аа. За тэгээ өрсөлдөгч нар байсан ч гэсэн тэд нартайгаа эвтэй нартай айгүй аз жаргалтай. За өөрөө өөрсдийнхөө зах зээл дээр ямар ч өрсөлдөгчгүйгээр арилжаа намаагаа хийгээ байдığım юм аа л гэдгийг ерөнхийдөө тэрэн дээр илэрхийлж идэг. За тэгэхээр өнөөдөр нэг миний гар бие оролцоод исэн тодорхой хэмжээний нэг баг болж ажиллаж исэн тэрхүү брэндүүд маань бол тийм аз жаргалтайгаар хөх тэнгис дээр байхгүй ах шиг байна. Тэгэхээр би ингэж хэлээд байгаа юм. За тэгээд үргэлжлүүлээд ирэхээр ер нь бол энэ брэндүүд маань бол өнөөдрийн ялангуяа энэ ковидын нөхцөлч гэсэн нэлээд амар тайван
харагдахгүй байгаа. Ер нь бол Монголын үндэсний брэндүүд бол маш хэцүү байгаа тийм ээ. Үйл ажиллагаа нь явагдахгүй, тэгэл дэлгүүрүүдийг хааж магаал карантинлал тэр байгаа. Энэ болгоно дэлхийн нийтэд яг л адилхан үйл явдал импактууд нөлөөллүүд бол байж байгаа ч гэсэн яг үндэ бол монголчууд ер нь ингээд нөгөө муу монголчууд гэхгүйгээр тийм ээ муу хөгжүүлэлттэй одоо брендийн төлөвлөгөө нь муу байгаа тийм брэндүүд бол жоох асуудалтай байх шиг харагдсан. За тэгээд дүүнээ үзвэл тийм ээ анханасаа брэндээ ингээд тодорхойлохдоо иймэрхүү нөхцөл байдал эсвэл энэс өөр, энэс илүү гоё, энэс маш муу тэр нөхцөл байдлуудад бид нар брэндээ буруу тодорхойлчихсон гэсэн. За тэр буруу тодорхойлолтон дээрээ төвлөрөөд илүү их одоо буруу үйл ажиллагаанд өнөөдрийнхөө нөхцөл байдалд орчихсон байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг хүмүүс тайлбарлаж магадгүй л дээ. Янз бүрийн нөхцөл байдалд янз бүрийн шалтгаан хэлж магадгүй. Гэхдээ дэлхийн брэндүүдийг харангууд шал өөр байгаа юм аа. Яг энэ дээр бол бид нэр дэлхийн брэндийг өнөөдөр Монгол хүнтэй ингээд холбоод нэг яриа үсгээл та жишээлбэл нөхцөл байдал бол брэнд болгонд яг адилхан туссан тийм ээ. Ковид туссан одоо асуудал яг л адилхан байсан. Гэхдээ Apple ч юм уу, за Amazon ч юм уу, Google ч юм уу эдгээр юмнууд бол сая 21 оны 1 сард одоо дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдээрээ дахиад тоторч байна. За тэгэнгүүт Apple дээр дэлхий дээр үнцэнтэй байх нь ерөөсөө биднэрт хамаагүй гэж бодож болно л. Гэхдээ нөгөө нэг яриад байсан 75 одоо 4 тутмын нэг нь брэндэд хамааралтай гэдээсэн тийм. Тэр брэнд нөө Apple чинь одоо Монголд байгаа нэг одоо хүнд ямар ч хэсэг хүрээл явж байгаа гэсэн. Тэр Apple-ийнхаа юу гэдэг утсыг ч юм уу тийм iPhone-ыг бариад эсвэл компьютерыг ингээд аваад хэрэглээд явж байгаа гэсэн. Тэгэхээр чинь нөгөө нэг 4 тутмын нэг нь ямар ч байсан Apple-ийн юм уу эсвэл Google-ийг ч юм уу Amazon-ы нэг бүтээгдэхүүн хөдөлж яваад байна. Тэнгүүд та эндээс ургуулж бодох зүйл нь юу гэхээр таны брэнд одоо ямар нэгэн бүс нутгаар ч юм уу эсвэл хязгаарлалттай байсан. Тэгэхээр та анханасаа брендийнхаа төлөвлөгөөг бол маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. За тэгээд одоо юу гэдэг бусад брэндүүд шиг хол явах боломжтой шүү л гэж одоо энэ саяны хэлсэн зүйлээр одоо ойлгуулахыг хүссэн юм. За тэгээд гол нь бид нар одоо сонсогчд одоо энэ лайвыг сонсож байгаа хүмүүс өдр байж болно шүү дээ. Магадгүй та брэнд одоо тэр Apple ч юм уу одоо энэ Dell ч юм уу тийм ээ эдгээрүүдийг бол хэрэгэлдэг байж болно шүү дээ. Samsung бол ойлгомжтой бараг ихэнх нь хэрэгэлж байгаа их тийм. Тэгээ бодохоор нөгөө брендийн чинь 3 тутмын нэг нь таал байгаад байгаа байхгүй юу? Байсаал байгаад байна гэсэн үг шүү дээ. Эдгээр брэндүүдийг ямар ч байсан амжилттай болон эсвэл таны брендийг зах зээл дээр нэвтрэхэд амжилттай байхад бол магадгүй миний хувьд бол дараагийн хэлэх зүйлүүд бол маш энгийн юм шиг санагдсан. Та сонсоод бас тэр зүйл ч гэсэн танд маш энгийн юм шиг санагдаж магадгүй. За асуух асуултууд байвал асуугаа авчиж болно тийм ээ. Хэн нэгэн хэрэгцээтэй яг энэ дижитал маркетингийн онлайн төлбөргүй сургалтын цувралуудыг бусадтай хуваалцах үзвэл бас тийм ээ. Шеэр хийгээд таньдаг найзуудаа хүргээрэй. За тэгэхээр гол зүйл рүү орох гэж байгаа шүү. За ер нь бол брэнд гэдээ ярихаар та энд тэнд сонсч байсан байх. Ер нь бол их гоё өвөрмөц санааг бол зараад амжилтанд хүрдэг юм аа. Тэр өвөрмөц санаа нь бол өрсөлдөгч чинь давтах юу гэдэг давтаж чадахгүйргүй тийм өвөрмөц байх хэрэгтэй гэдэг. Иймэрхүү зүйлүүдийг бол зөндөө сонсч байсан байх. Тэгэхээр яг одоо анхаарлаа нааш хандуулж байгаараа хамгийн гол нь энэ өгүүлбэр л ерөөсөө яг таны брендийг маш сайн тодорхойлох чинь туслах байхаа гэж бодож байна. За өөрөөр хэлбэл таны амжилттай зарж байгаа гэж бодож байгаа тэр тийм ээ брендийн чинь тодорхойлолт. За тэр нь бол хүмүүсийн тийм ээ таны барааг одоо худалдаж явж байгаа гэдэг тэр тодорхойлолттой хоршиж гин үү? За давтсаж байна уу те? Гэдгээл ерөөсөө илэрхийлээд нэс. Өөрөөр хэлбэл таны борлуулах гэж байгаа тэр санаа хүмүүсийн сайн гэж бодож авч байгаа тэр тодорхойлт хоёр л одоо давтсаж ивэл гэсэн үг шүү дээ. Таны бизнес чинь брэнд чинь амжилттай болно л гэж ойлгож байна. За дахин нэг хэлэхэд таны амжилттай зарж байгаа гэж бодож байгаа тодорхойлолт шүү заяа. Хүмүүс таны бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа гэдэг тодорхойлолттой яг сайхан давтсаж байх хэрэгтэй. За ингэж л брэнд чинь амжилттай. Энэ бол маш энгийн сонсогдож байгааз. Жохон дэлгэрүүлээд бас тайлбарлаад хэлчих юм бол та магадгүй маш сайн чанартай одоо амттай эм гэж бодъё л доо. Эм нь айгүй гоё амттай. Хүмүүс болохоор худалдаж авахдаа энэ юм бол үнэхээр гоё амттай гэж бодож чадчихвэл тийм ээ. За тэгээд энэ брэнд чи бол явна гэсэн. Өөрөөр хэлбэл ямар ч ойлголтын зөрүү гарахгүй. За аль аль талаасаа тодорхойлолтын зөрүү гарахгүй гэсэн.
За ийм зүйл маш энгийн байна. Тэгэхээр энэ зүйлийг яаж хэдүүлээ? Өөрөөр хэлбэл өөрийнхөө брендийг яаж тодорхойлох вэ? Зөв тодорхойлох вэ гэхээр за дараагийн хэсэг тайлбарлаж өгье за. Тэгээ яагаад амжилтгүй байгаад байгаагаа хэдүүлээ эхлээд ойлгоод авчи. Магадгүй та бизнес дээр брэндээ үүсгээд хол явахгүй байсан түүхтэй байж болно шүү дээ. За миний хувьд гэсэн тийм гашуун түүхүүд бол байж л байгаа. Тэгэхээр бидний зарж байгаа тодорхойлолтууд яг хүмүүсийн худалдаж авах чадвар тодорхойлолтоодаас зөрчигсөн юм аа. За тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө бидний брэндүүд бол хол явахгүй байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл брэнд болон хүмүүсийн хоорондын чинь ингээд давхцах хэрэгтэй шүү дээ бодлоод нь. Тэгсэн чинь тэр хоёрыг чинь тодорхойлт ингээд зөрчижээ. За тэгээ зөрөнгүүд яах вэ гэхээр алслалт үүсчин гэсэн хүмүүс болон таны брэнд хоёрын хооронд хол зайтай болж эхэлж байна гэсэн. За энэ ингээд за их байх тусам таны брэнд улам амжилттай болно. За бага байх эсвэл давхцвал таны брэнд амжилттай болно гэж ойлгож байна. За сонирхолтой байна уу? Хаваалцаараа бодол санаагаа. Сонирхолгүй байвал хэлээрэй, сонирхолтой байвал бас хэлээрэй заяа. Жоохон хамт байгаарай манайхаа. За үргэлжлүүлээд явлаа шүү дээ. За тэгэхээр энэ орон зай энэ брэнд болон хэрэглэгчийн чинь ингээ орон зай ингээ хол байгаад байвал тийм ээ. Яг одоо таны нөхцөл байдал тийм байгаад байвал энийг яаж багасгах вэ те? Эсвэл бүр ингээ давхцуулах вэ? Магадгүй таны брэнд заавал дэлхийг ингээ тойрсон эзэг нэг хаалгүй шүү дээ. Яг ингээ тухайн сумдаа эсвэл тухайн багандаа тийм ээ тухайн орон нутгтаа тухайн аймагтаа Улаанбаатартай эсвэл 21 аймагтаа гэдэг маш сайн байж болно шүү дээ. Тэрнийг яаж хийх вэ гэхээр сая хэллээ шүү дээ. Энэ хоорондын зайг багасгах хэрэгтэй. За тэгээд давхцуулах эсвэл тодорхойлолтоо одоо тийм ээ маш сайн гаргахын тулд та брендтэй хамааралтай талуудад буюу брендийг чи хэрэглэж байгаа, сонирхож байгаа эсвэл та өөрөө тийм ээ эдгээр талуудад нэг зөв асуултыг тавих хэрэгтэй. Маш сайн зөв асуултаа тавих хэрэгтэй. За тэр асуулт нь юу вэ гэхээр та өөрөө тэрнийг гаргана гэсэн. Энэ нь танд байдаг ямар ч тийм нууц чор байхгүй. Өөрөөр хэлбэл манай одоо энэ grow гэдэг тийм ээ энэ бол яг хүмүүст юу гэж ойлгогдож байна. Миний манай багийнхны ярьсан энэ ойлголтууд тийм ээ тэр хүмүүсийн бодож байгаа хоёр давхцаад одоо миний ярьж байгаа лайв хүмүүс сонсч ивэл тэгэл санаа амарлаа гэсэн үг яа болж ийн гэсэн. Тэгэхээр та тэр асуултаа зөв тавих хэрэгтэй. За асуултын чинь хувьд яг стратегийн хувьд бол нэг тийм дизайнчилсан зүйл байдаг шүү дээ. Одоо жишээлбэл хувц өмсгийн тулд товчтой байх, эсвэл цахилгаантай байх, кармантай байх тэргээд ийм нэг дизайн байдаг шүү дээ. Яг тэр шиг та зөв асуултаа тавь. За зөв асуултнаас та хариулт олж аав. За тэр хариултыг та ойлгох хэрэгтэй. За ингэснээрээ та зөв хариулттай болно. Тэр хариултнаас зөв хариултыг олж авах гэсэн. За тэгээд та тэр хариултнаасаа үүдээд шийдвэр гаргана гэсэн. Тэгэхээр таны брэнд дээр чинь зөв тодорхойлолт гарна. Маш энгийн байгаа. Ерөөсөө ийм нэг дизайнер та асуултыг гаргаа явуулж болно гэсэн. За ер нь бол асуултуудыг ингээд гаргасаар гад эцэстээ зарж борлуулж болдог тэр гоё өрмөц санааг бүрдүүлдэг. Тэр брэнд пирамидыг бол үүсгдэг. Пирамид гэдэг тийм ээ ийм нэг босоо юм байдаг шүү дээ. Тэр брендийг одоо үүсгдэг. За энд бол ерөөхдөө асуултуудаас бүрддэг тийм пирамид байгаа. За энийг бол яг дараагийн цувралуудаа бас та нартай хуваалцж ярих болно. Гол нэг өнөөдрийн сэдэв бол бид нэр брэндээ зөв тодорхойлох, зөв гаргаж ирэх, хүмүүс зөв ойлгуулдаг, өөрийнхөө брендийг бас өөрөө бас зөв ойлгоцсон хүмүүс тэр ойлголтоо зөв түгээж чадах юм бол тэгээ таны брэнд амжилттай болно. За тэр тодорхойлтыг яаж гаргах вэ гэхээр та зөв асуултаа тавь, өөртөө тавь, хэрэглэгчтэй тавь. Тэгээ тэр хоёр асуултыг чи хариулт ерөнхийдөө философийнхоо хувьд давхцаж байвал штэ. Та амжилттай байна гэсэн үг ээ. За тэгээ таны тэр амжилттай брэнд чинь заавал дэлхийг бүргэсэн том байх албагүй. Хүмүүст тэр өвөрмөц байдлыг үүсгдэг тийм ээ. Тэр нөхцөл байдлыг гаргаж өгч чадчихлаа бол тэгээд үр дүнгээ хүрч чинь гэсэн үг. Та үр дүнд нь бол ямар ч гэсэн брэндээ тогтмол борлуулж чаднаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл насан туршийн үнэ хэрэглэгчтэй болж чадна гэж ойлгож болох нь. За тэгээ үргэлжлүүлээ жоохон тайлбарлаад үзье л да. Бид нар бол сэдвээ ингээ баттгуул тийм ээ. Apple-ыг мэднэ. Apple гэдэг брендийг тийм ээ. За эсвэл зүгээр гадарладаг байж бол нэг тийм хадсан айлан байдаг гэдэг. Тэгэхээр бидэнд яг энэ Apple мэдрүүлэхийг хүссэн зүйлээ маш зөв тодорхойлоод өгчихсөн гэсэн. За Amazon ч бай, Google ч бай аль нэг нь тийм ээ. Ялгаагүй маш сайн тодорхойлоод өгсөн байж болно гэсэн. За бид нар ингээд Apple-ийн логог харчаад нүдэн ани.
Тэгэхээр бидний нэг сэтгэл хөдлөл ямар нэгэн зүйл мэдрэгдэж магадгүй. За тэр мэдрэмж нь ямар ч байж болно таны хувьд, миний хувьд тийм ээ, бусдын хувьд. Гэхдээ тэр Apple-ийн төрсэн мэдрэмж нь өөр хүмүүсийн тэгж юу гэж байгаа төрсэн мэдрэмжтэй ингээд давхцсан. Эсвэл Apple-аас гаргаж байгаа тэр тодорхойлолттой давхцсан. За ингэх юм бол ер нь бол давхцсан да баг. Та нэг төсөөлөд хэлэх юм бол тийм ээ. Нэг тим гэ шин чанаруудыг хэлэхэд бол тэр тодорхойлолт нь бол хин нэгний тодорхойлолттой таны тодорхойлолт бол давхцаж тохиолдлоор биш тийм ээ, давхцсан гэсэн. За энэ бол ерөнхийдөө Apple-ийн тодорхойлсон тэр философитой одоо ижил байх тэр сайн тодорхойлтыг бол гаргана гэдэг тэр одоо учрыг одоо Apple маш сайн хийж өгч чадсан гэсэн. За тэгээ өргөлжлүүлээ яг өөрөө мэддэг Google ч байж болно, Amazon ч байж болно, Steve Jobs ч байж болно, одоо юу гэдэг Elon Musk ч байж болно тийм ээ. Эдгээр ингээ бодоод үзээрэй. Эсвэл та өөрийнхөө сайн мэддэг брендийг тэр багаараа өөрөө тийм ээ хамт олонтойгоо ингээд тусдаа бодлоо ингээд цаасан дээр бичээд тулгаад үзэх юм бол тэгээд дээрээс нь тэр бичсэн хариултуудаа жоохон томоор харах юм бол философийн хувьд бол тодорхойлтууд нь давхцнаа. Энд дэр бол нэг хэрэгэлцэхгүй байна. Яг тэгэхээр тэрэн дээр эдгээр маш сайн зөв хариултуудаа гаргаад асуугаад тийм ээ. Тэгээд тэрэндээ маш сайн хариулж чадсан болохоор өнөөдөр бид нар тэднийг яг тэгэрэй гэж хэлээгүй ч гэсэн тим утгаар нь боддог гэсэн. За тэгэл Apple-ийн талаар бодоод нүдэн ханахад бол Apple-ийн өгсөн тэр тодорхойлтын дагуу тэр биднэрт бол логоноос нь шууд мэдрэгддэг гэж ойлгож болох нь маш энгийн гэсэн. За тэгээд дараа нь бол таны хийж болохгүй зүйл гэж байгаа. Ер нь бол брэндтэй хамааралтай ер нь ингээ бизнестэй ч хамааралтай маш олон түгээмэл тийм дэлхий дээр бол одоо сүүлийн үед сошиал сувгууд хөгжснөөс хойш бол маш их харагдаж байгаа. За бүр соёл болсон гэж ойлгож байна. Таны уншиж байгаа, үзэж байгаа, эсвэл сонсож байгаа зүйлүүдээс бол маш их харагдана. Жишээлбэл тэгээс тэр бомыг бий болгодог гэх мэтчлэн тийм ээ. Мөнгө төгрөгийн тийм сэтгэлгээтэй хамааралтай ирцнаал яриагаар бол бизнесээ босгож болох оролдохгүй шүү л гэж хэлэх юм. Өөрөөр хэлбэл та ямар ч тийм барьцгүй гой өгөөдтэй биш яг тодорхой асуултуудад хариулах замаар өөрийнхөө бизнесийн тодорхойлтыг гаргаж аваарай л гэдгийг хэлэх гэсэн юм. Тэгээ анхаарах зүйл бол ерөөхдөө дижитал маркетинг гэдэг бол тодорхой хэмжээнд брендийн бодлого төлөвлөлтийн дагуу явагддаг, системийн дагуу явагддаг тийм амжилттай явагдах чинь заавал тийм систем шаардлагатай байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл брендийн бодлого, брендийн төлөвлөгөө танд хэрэгтэй. За эцэст нь бол та өөрөөсөө зөв асуултыг асуугаарай. За тэгээд таны хийж чадах. За тэгээд ямар ч зардалгүй тийм ээ баг хамт олноороо ярьж байгаа суужгаад асуултууд асуух зам чинь маш энгийн. Хүн болоо асуултаа гаргаж ирээд асуугаад яваад байх ч юм уу тийм. Энэ бол ямар ч зардал байхгүй, хэцүү зүйл байхгүй гэж бодож байна. Тэгэхээр та ямар ч хэлсэн бүтээчихсэн байгаа айл эсвэл бүтээх гэж байгаа хүсэж байгаа тэр брэнд дээр бол юу гэж тодорхойлох вэ? Хүмүүс таны брендийг бас юу гэж тодорхойлоосоо гэж бодож байна тийм ээ. Тэр хоёр ойлголтыг бол хол зайтай биш ойрхон байх эсвэл давхцуулах чадвал давхцуулаарай тийм ээ. Тийм асуултыг гаргаж ирээд хариултыг нь олж аваарай гэж хүсэж байна. Энийг бол та хийж чадна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд энэ асуултыг тийм ээ нээж илрүүлснээр та өөрийнхөө брендийг тодорхойлох түлхүүрийг олж авч чадна гэж итгэж болно. Тэгээд энэ тодорхойлтыг та зөвхөн зөв асуултаар л олж илрүүлнэ. Ерөөсөө л хамгийн чухал зөв асуултыг та өөрийнхөө брендийн тодорхойлтыг илрүүлж чадна. Өөрөөр хэлбэл таны хийх ёстой бөгөөд хийж чадах хамгийн чухал зүйл бол зөв асуултыг тавьж сурахад. Ерөөсөө оршин тэгээд яхад асуулт асууж сураагүй хүмүүс байх юм бол тийм ээ. Асуулттай холбоотой богино хэмжээний контентуудыг та сүргэнэ. За тэр нь олон таоноор биш нэг богино хугацааны тийм лайв бас хийж өгч болно. За тэгээд асуух зүйлүүд байвал яг одоо асуугаарай. Тэгээд өнөөдрийн маань дайвын дүрүүд өндөрлөж байна. За надтай хамт байсан брендийн талаар дуу хоолойгоо хамтдаа нийлүүлэн сонссон. За тэгээд комент бичилсэн, шеэр хийсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн сургалтаараа маргаашийнхаа сургалтаараа эргээд уулзцгаая. Түр бай.